За сайн бацгаана уу. Өнөөдрийн лайв хичээлийг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлээр та нарынхаа хүсэлтийн дагуу цаг ашиглалтын сэдвийн буюу одоо хойш тавилтын эмгэг гэдэг талаар ярилцахаар шийдлээ. За тэгэхээр тийм ээ, яг үнэндээ энэ видеог та нар надад захиалсныг бодоход та нарын дунд ч гэсэндээ ямар нэгэн байдлаар цагаа зөв ашиглаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл өнөөдөр хийх гэж байсан зүйлээ дуусгаж чаддаггүй, аль эсвэл хийхийг хүсэж байгаа зүйлээ бүр эхлүүлж чаддаггүй тийм хүмүүс ч байгаа гэж ойлголоо. Тэгэхээр энэ бол чи ганцаараа энэ тийм ээ асуудалтай биш. Чи би орчин тойрны бүх хүмүүс маань энэ асуудалд одоо ямар нэгэн байдлаар хамааралтай байдаг. Тийм учраас энэ асуудлыг та нартайгаа ярихад одоо надад маш таатай байна. За намайг танихгүй хүмүүст би өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life and Love Coach чиглэлээр ажиллаж амьдардаг тийм нэг бүсгүй baamаа. Тэгэхээр одоо цөмөрөө тийм ээ хойш тавилт гэж юу юм бэ? Энэ хойш тавилтын эмгэг гэж юу юм бэ гэдэг юм ярихаас өмнө тийм ээ өнөөдөр яг юу ярилцах вэ гэ. Хойш тавилтын эмгэгийг ярихаас гадна энэ бүхний их үүсвэр нь хаана байдгийг. Энэ их үүсвэрийг нь олж мэдсэний дараа бүгдээрээ энэ эмгэгтэй хэрхэн тэмцэх вэ гэдэг талаар ярилцаад тэгээд та нарын асуулт байвал тэр асуултанд хариулаад өнөөдрийнхөө би лайв хичээлийг дуусгах бодолтой байна. За тэгэхээр хойш тавилт гэдэг үг маань ерөөсөө цаанаасаа ер нь ойлгомжтой байна тийм ээ. Хойш тавилт гэдэг бол яг үннийг хэлэхэд яг үндэ тийм ээ маргааш шиг хүлээгээд өнөөдрөө алдаж байгаа хүмүүсийн асуудал гэдээ ойлгочих болно. Өөрөөр хэлбэл маргаашаа хүлээгээд өнөөдрөө алдаж байгаа. Тийм ээ. Тэгтэл яг энэ хойш тавилт гэдэг маань маш залтай байхгүй юу? Бидний тархины маш тийм залтай хэсэг гэдэг. Маш олон янз төрхөөр илэрдэг. Бүр хачин гой шалтгаанаар илэрх жишээтэй. Жишээлбэл яг ингээд тийм ээ. За маргааш л одоо би хичээлийг хийн шалгалтандаа одоо өөрийгөө бэлтэндээ гэд ингээд яг ингээд ширээн дээрээ суудал нийл бүтээлч биш санагдаад хэлдэг тийм ээ. Яа миний тарих одоо ажиллахгүй байна. Гарч нэг кафе ууя. Миний тарих яг одоо ажиллахгүй байна. Миний бүтээлч үе биш байна. Би дараа хий да. Гэх маягаар оюутан сурагчид маань маш их ингээд тийм ээ хичээлээ ингээд хойшин тавьдаг болвол яг бидний хувьд яадаг вэ гэхээр зэрэг одоо насанд хүрсэн бидний хувьд ч гэж хэлж болно тийм ээ. За яста нэр маргаашнаас би нөгөөдрөөс би фитнест явж эхэлнэ гэж хэлдэг. Тэгсээр нэ явж ясан хүмүүс цааш дараа жил бол эсвэл дараа сар эхлэхээс алаад гэж хэлээд орхидог. За тэгтэл зарим нэг хүмүүс яадаг вэ гэхээр бүр тийм ээ. За энийг эхлүүлэхийн тулд маш их надад төлөвлөгөө хэрэгтэй. Ерөөсөө энэ төлөвлөгөө бол аюул сайн төлөвлөгдсөн байх хэрэгтэй. Энэ төлөвлөгөө хийхдээ би ингээд одоо их цаг зарцуулах хэрэгтэй. Ер нь хийх юмны хамаг юм чинь төлөвлөлт нь 70% байдин гэжтэй. Гэх мэтэр тийм ээ. Яг үндэ төлөвлөж байгаад төлөвлөлтөө дуусгахгүй арих. Аль эсвэл төлөвлөсөн ч гэсэн төлөвлөлтөө эхлэхгүй арих. Энэ байдлаар бид нарын тийм ээ хойш тавилтын үнэн төрх илрээд байдгийг. За тэгвэл хойш тавилт гэдэг нь ямар учир шалтгаантай юм бэ? Яагаад бид нар энийг хойш тавиад идэм бэ гэдэг асуултууд гарна. За Аз болж өнөөдөр тийм ээ хойш тавилт гэдгээр маш олон үннийг хэлэхэд тийм судалгаанууд хийгдсэн ба. Энэ олон судалгааны үндсэн дээр бүр тийм ээ нэгдүгээрт одоо за энэ бол ямар нэгэн байдлаар бүр генетикийн одоо их үүсвэртэй биш үсттэй гэдэг хүртэл судалж үзсэн ба. Энэ генетикийн их үүсвэрийг судлаад үзсэн чинь эрэгтэй хүмүүс дээр энэ генетикийн их үүсвэрийг судлах боломжгүй байгаа гэнэ. Эмэгтэй хүмүүс дээр тийм ээ генетикийн их үүсвэрийг судлах боломжтой байна. Генетик эмэгтэй хүмүүс дээр цаашаа дамжиж байгаа нь ажиглагдж байна гэсэн ба. За энэний дараагийн тийм ээ маш их хүмүүсийн судалсан бол энэ хүүхэд насны травматай холбоотой байна. Удмын ямар нэгэн эмгэгтэй холбоотой байна гэж хүртэл хүмүүс задлж эхэлсэн ба. Тэгэхээр өнөөдөр бид нарын тийм ээ та нартай ярих юм юу вэ гэхээр яг үүндээ би хорт зуршлын нөлөө буюу цаг ашиглалтын талаас нь би та нартай энийг ярилцъя гэж шийдлээ. За тэгвэл энэ хорт зуршлын нөлөөний дотор юу байдаг вэ гэхээр хамгийн нэгдүгээрт бидний тийм ээ ямар нэгэн байдлаар хорт зуршил болгож өөртөө одоо тийм ээ хадгалж авч үлдсэн юм бэ гэхээр төгс төгөлдөр байх гэсэн дарамт орчтой. Төгс төгөлдөр байхын тулд хүн яадаг вэ гэхээр цаашдаа нэгэн тал би эхлүүлж байгаа юм чинь тийм ээ аюул сайн дуусгах хэрэгтэй. Эхлүүлж байгаа юм чинь сайн байх хэрэгтэй. Тэрнээс нааш ер нь эхлүүлээч хэрэггүй. Маш олон хүмүүс энэ байдалтай байдаг. Яагаад гэвэл бид нар хүүхэд байхдаа ээж аваасаа орчин тойрноосоо чи төгс төгөлдрөл биш бол хинч биш. Тийм ээ. Үгсэн энэ хийгээл идэг, биеийн тамир хийгээл идэг сайжирсан хаана вэ? Гэх мэт ингэж бие биенийг доош нь даардаг. Ийм байдлаас болоод хүн бүр яг
Би төгсөл байх ёстой. Би нэгэнд хийвэл төгс байх ёстой гэсэн эм дарамтанд орчт юм аа. Тэгэхээр яахав? Эхлүүлвэл сайн байх ёстой гэсэн бодол биднийг хойшин татаад байдаг байна. Яг энтэй холбоотой юу байдаг вэ гэхээр энэ төгс байх чадвартай холбоотой бидний өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг юм муудаад хэлдэг юм. Өөрийгөө үнэлэх үнэлэмж нь муудсан хүн яах вэ гэхээр би энийг хийх эрхгүй хүн. Би энийг хийж чадахгүй хүн. Би яаж энийг дуусгах чадах вэ гэдэг айл хизээний хандлагыг өөртөө төлөвшүүлчихдэг байхгүй. За энэ бүхний их усэр юу вэ гэхээр зэрэг явж бидний тийм ээ айдастай холбоотой байгаа. Энэ айдас бидний одоо тийм ээ яг үннийг хэлэхэд хүүхэд байхаас өсөн төрнөхөөс бий болсон тийм айдас. Энэ айдас нь яг үнд ингэ шүүмжлээд ирвэл хүмүүс шүүмжлүүл яана. Хүмүүс намайг энэ чадахгүй шалахгүй гэж энэ одоо юм сони ингэж бодвол яана. Би яг үннийг хэлэхэд дуусгах чадахгүй бол яах вэ? Гэсэн маш их бусад хүмүүс намайг юу гэж хэлэх болоо гэсэн энэ айдастай холбоотой байдаг юм аа. Тэгэхээр бүгдээрээ яах вэ? Энэ бүх нөлөөний үндсэн дээр бид нар яах вэ? Энэ байдалд орчдөг. Бид эхлүүлж чадхаа байждаг. Аль эсвэл эхэлсэн ч дуусгаж чадхаа байждаг. Нэг тийм нэг муухай муу зуршилтай болоод эхэлж байгаа. Хэрвээ энэ муу зуршил юм бол тийм ээ энэ муу зуршлыг бид нар хэрхэн бий болох одоо тийм ээ байхгүй болох вэ? Муу зуршил гэж юу болж ийнэ гэхээр явж эцэстээ энэ үйлдэл маань ихсээд ирэхээр бидний тийм ээ сэтгэл зүйн эмгэг болж хувираад өөрөөр хэлбэл бидний амьдралд сөргөөр нөлөөлөд эхэлж байгаа. Энэ үед эмгэг болж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл тийм ээ яана одоо тийм өнөө шалгалт 3 хоногийн дараа шүү дээ. 3 хоног боллоо. Яана яаж хэлнэ? Ингэж боцоор яваад хүн нойргуудалд ордог. Ингэж боцоор яваад хүн өөрийгөө тийм ээ ямар нэгэн байдлаар өвчлөлт хүргэдэг. Яг тэр одоо шалгалт өгөх өдрөө биеийн цаанаасаа шаардсан юм шиг хоолой нүвдэх, халуурах, гүйлгэх гэх мэт өвчнүүд ингээд өөр төр нь илрээд эхэлдэг. Өнөө сэтгэлийн өвчин маань биеийн өвчин болоод хувирж шүү дээ, тийм ээ. Яг ийм үед яах вэ гэхээр би өвдсөн юм чинь тийм гэсэн дэ өөрийгөө уучлалдаг. Өөрийгөө одоо нөгөө тийм ээ ямар нэгэн шалтгаанаас чөлөөлөд өгчдөг. Инхээр яхаа өнөө хүн чинь бист нэр яг шалгалтаа өгчихсэн чи бист амар өвдсөн шүү дээ гэж ярьдаг. Яг энэ бүхний ард яах вэ гэхээр чиний сэтгэл зүйн дарамт буюу өнөө бүтлгүүтлийн айдас нуугдастай байдаг байх нэ. Энэ бол чиний хамгийн гол энэ одоо тийм ээ муу зуршлын хэв маягийн чинь үндслэл болоод ирэх. За би та нарт юу ярих хэвээр би эндээс хараад тийм ээ. За дээр нэмж хэлэхэд би та нарт хэлсэн тийм ээ. Нэг бол травмагийн нөлөө гэж байгаа, нэг бол ямар нэгэн байдал генетикийн нөлөө гэж байгаа. За би травма талд нь энийг бол би маш их судалдаг. Яг гэвэл миний одоо тийм ээ өөрийн минь судалдаг сэдэв минь травма. Тэгэхээр зэрэг би энэ травма талдаа нэлээд судалсан. Хэрвээ энэ талаар та нар дахиад өөр ямар нэгэн байдлаар видео өгсвөл би энэ талаар хойш тавих байдал бидний травматай ямар холбоотой юм бэ гэдэг талаар би та нарт видео хийж өгч болно. Энэ бол асуудал биш. За тэгвэл одоо бидний тийм ээ шалтгаан нь энэ юм байна. За тэгвэл мэдээж шалтгаанаа бид нар одоо олчихсан юм чинь энийгээ бид нар ямар нэгэн байдлаар даван туулах хэрэгтэй. Гарцуул байх хэрэгтэй шүү дээ гэж хүн асуух байх тийм ээ. Тийм ээ гарц гэж байгаа. Тэгэхээр яахав ямар нэгэн байдлаар эцэстээ бид нар хойш тавилтын хүчээр бид нар хийх гэж байсан юмнасаа холдоод буюу амьдралаасаа холдоод эхэлдэг байхгүй. Бүх хүсэл мөрөөдлөөсөө холдоод эхэлдэг. Энэ үед яах вэ гэхээр зэрэг одоо тийм ээ орчин үеийн хүүхдүүд залуучууд гэж хэлж болно. Залуучууд ерөөсөө ингээд өрөөнөөсөө гарахгүй өрөөндөө ингээд таг тугжигдчихдаг тийм ээ. Өөрийнхөө хийх юмыг хийгээл илүү юм хийхийг хүсэж явждаг. Илүү юм хийвээ чадахгүй юм чинь шиг ямарваа нэгэн одоо тийм ээ миний түрүүний ярьсан шалтгаануудын үндсэн дээрээс. Тэгэхээр энийг бидний эцэг эхчүүд ялангуяа томчууд юу гэж хардаг вэ гэхээр энэ бол залхуурал юм байна гэж хараад байдаг. Залхуурал юм байна. За тэгвэл бидний үед энэ залхуурлыг яаж даван туулдаг байсан бэ гэхээр бидний үед ямар нэгэн байдлаар энэ ямыг маш хурдан хугацаанд хийж чаддаг тийм итгэлийг олдог хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл яг та нар нэг тийм хүмүүсийг ажиглагдсан бах тийм ээ. Шалгалт болох юм 3 өдрийн өмнө эсвэл 1 өдрийн өмнө нэгэн шөнө уншаад л болчдөг. Тэрэндээ сэтгэл ханаждаг. Хэдийгээр нэгэн шөнө уншаад сэтгэл ханаад тийм ээ шалгалтаа өгөөд тэнцээд гарсан ч гэсэн би хідэн энийг би станаар нэлийн эрт уншсан байсан бол нэлийн эрт хийсэн бол бүр илүү сайн дүн авах хэрэгтэй байлаа. За ингэсгээ тэнцсэн их юм. Хизээч хүрээ гэсэн үр дүнгээ үзүүлж чадахгүй ч гэсэн
хүрэхэд хангалттай гэсэн үр дүн үзүүлээд эхэлдэг. За энэ маань эмгэг болох хамгийн том дараагийн алхам руу бидний хөтлөждөг. Энэ нь юу вэ гэхээр их одоо цаг тавих шаардлагагүй, их цаг тавиад нэмэргүй, бага хугацаанд ч гэсэн би биелүүлж чадна штэ гэдэг бидний эгог ихсгэж өгдөг байхгүй. За тэгвэл цаг ашиглалтын дүрмээр энийг даван туулдаг аргууд байдаг. Та нар цаг ашиглалтын дээр тийм ээ ямар нэгэн байдлаар одоо сонсч байсан баг тийм ээ. Тийм нэг матрикс байдаг штэ. Хамгийн чухал ажил, хамгийн одоо яралтай ажил, чухал боловч яралтай бус ажил, яралтай чухал биш боловч яралтай биш ажил гэдэг ингээд ажлуудаа ингээд хувааж хаад хийдэг. Хүн яадаг вэ гэхээр чухал ажлынхаа урд яралтай ажил оруулаад хийчихдэг байхгүй юу? Жишээлбэл чухал ажил миний хувьд хувь хүний хөгжил, удаан хугацааны хувь хүний хөгжил. Хувь хүний хөгжил гэдэг ямиг би хийх ёстой шүү гэж бодчихвол яахав? Өнөө яралтай. Хөөх маргаашаас өмнө би одоо тийм ээ цонгарч байсан юм шүү дээ. Хөөх энэстэй яг нэг хичээлээ хийхээс сууж идэл яна нэг кафе уучдаг. Очоо кафе уудаг. Энэ мэтэр ингээд шал зүгээр яралтай. Яг одоо миний сэтгэлийг ханах юмныг би хийгээд байдаг тал байдаг. Энэ юутай холбоотой вэ гэдэг ингээд судалгаа хийгээд үзсэн ба. Энэ судалгааны явцад яаж илэрсэн бэ гэхээр яг энэ хойш тавих эмгэгтэй хүмүүсийн амигдала гэдэг сэтгэл хөдлөлийн тархинд маш дээд хэмжээнд хүртэл хөгжиж тийм байна гэдэг. Тийм одоо судалгаа гарсан ба. Бидний тархинд тийм ээ урталтай байдаг префронтал кортекс гэдэг тархи бол бидний ухамсартай байлгадаг тархи байхгүй юу? Энэ ухамсартай байдаг тархи бол удаан хугацааны ухамсар гэдэг юм биднээс шаарддаг. Тэгтэл амигдала гэдэг энд байгаа нөгөө жижиг тархи чи яах вэ гэхээр сэтгэл хөдлөл гэдэг юмыг бидэнд ингэж бий болгож өгдөг байхгүй юу? Сэтгэл хөдлөлийн тархи. За тэгвэл бид нар юмыг хойш нь тавьснаар зөвхөн сэтгэл хөдлөлийн тархиа хөгжүүлээд идэх юм байна. Сэтгэл хөдлөлийн тархи хөгжөөд ирэхээр хамгийн нэг муу юм нь болохоор хамгийн хурдан хугацаанд таашаал авч болох тэр юмыг бид илүүтэй хийж эхэлдэг. Зүгээр л тийм ээ. За тэгж жагаад нэг спорто хийндэ гэж бодох биш тийм ээ. Тархи чи яах вэ? Яг одоо таашаал авах шоколад идэх гэж. Би шоколад идмээр байна шүү дээ. Яг одоо би шоколад идмээр байна шүү дээ. Тэг тархи нэхэд эхэлдэг. Энэ бол сэтгэл хөдлөл. Өнөө урт хугацааны ухамсар яах вэ? За спорт хийвэл надад сайн шүү дээ. Би спортоо эхлэх юмсан гэдгийг хэлээд байхад өнөө баг тархи яаж гэнэ? Яг одоо шоколад идчихэл. Яг одоо өсөд шүү дээ. Яг одоо би аппетиттай шүү дээ. Энэ яг импульс буюу сэтгэл хөдлөлтөө одоо ингээ хамааралтай тархиа хөгжүүлээд эхэлдэг. Энэ бол бидний яг өнөө муу зуршлын маань ерөөсө хамгийн том одоо үр дүн юм ба. За тэгвэл энэс гарахын тулд юу болох вэ гэхээр одоо бид нар өнөө цаг ашиглалтын дүрмүүдийг, цаг ашиглалтуудын ямар нэгэн аргуудыг ашиглаж эхэлж байгаа тийм ээ. Хамгийн түрүүнд хийх юм болохоор эхлэхийн тулд жижигхнэр эхлэеч, baby step гэдгээр эхлэеч гэж хэлээд байгаа. Яагаад гэвэл хүн би юунаас эхлэх вэ гэдгийг мэдэхгүй болохоор хийж эхэлдэг юм байна л та. Тэгэхээр маргааш би спорт хийнэ гэсэн бол хамгийн жижиг алхам юу байх вэ? Спортын хувцас бэлдээ тавихаас эхэлдэг баг. Спортын хувцас бэлдээд. Өглөө босоод хүн гараа сунгаад спортын хувцас аваад гутлаа өмсөд, спортын гутлаа өмсөд гарахад бэлэн болсон багт хүн дараагийн алхам руу хөтлөгддөг баг. Тэрийгэ хийж тавиаг бол за босоо спортын хувцас яаж янзлна. За тэр хаана гоёлаа. Одоо зөндөө одоо спорт хийгээгүй өнөө хувцас хаана байгаа юм бол тоо. Гэх мэт энэ бодлууд биднийг хойш суулгачдаг байна. Тэгэхээр хамгийн ихний алхам бид нар жижиг алхам бол baby step буюу хамгийн ихний алхмыг бодож бид нар өөртөө бүр ингэж бичиж, тэмдэглэж, бүр бэлэн байлгахдаа энэ бидний ерөөсөө өөрийгөө хөдөлгөх явц орж байгаа. За тэгвэл жишээлбэл тийм ээ. Бид нар дээр одоо хамгийн их гардаг юм ихээр үнэ. Татврын тайлан тооцоогоо бид нар цагийн тулгаж өгдөг тийм ээ. Татврын тайлан тооцоо тэдэн сарын тэдний дотор өгөх ёстой шүү гэвэл яг өгөх хугацаанд нь 2 хоногийн өмнө 1 хоногийн өмнө тэрийг хийх жишээтэй. Бүтэн жил чингээ зүгээр яж чаа тийм ээ. Тэгэхээр яг энэ бүхнийг хийхин тулд би одоо тийм ээ баг багаар ингээд төлөвлөх нь шүү дээ. Тэр төлөвлөхөд хамгийн ихний алхам юу байх вэ гэхээр ерөөсөө за маргааш гэхэд тийм ээ хамгийн ихний алхам жижиг одоо нөгөө тэр талент тооцоонд хэрэгтэй биелнүүдээ ч юм уу тийм ээ. Тэд нарыгаа ингэж нэхэмжлэхүүдээ ч юм уу цуглуулна шүү. Тэр хаана байгаа илээ. За нэгдүгээр алхам юу ах вэ? Нэхэмжлэхүүдээ цуглуул. Тэхийн тулд компьютерыгаа тийм орднорт үзэж тийм юм цуглуулна шүү гэд ингээд бүр бичээд төлөвлөө тавьчих юм бол бид нар энэ алхмыг хийдэг. Энийг baby step гэж хэлж байгаа. За хоёрдугаарт
бид тийм ээ нөгөө тархичин биднийг төгс бай чи төгс биш бол хинч биш штэ гэд ингээд зовоогоод байгаа үед бид нар яах вэ гэхээр төгс биш байхыг өөртөө зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл төгс бус эхлэл хийх нь надад чухал шүү дээ гэдгийг өөртөө хүлээн зөвшөөр. Төгс биш эхлэл гэдэг бол миний хувьд хамгийн сайн хийж чадах юм. За төгс бус эхлэл гэдгийг өөртөө хүлээн зөвшөөрөөд эхлэхээр хүн яах вэ? Яг өнөө нэг жижиг алхмуудаа хийж эхэлдэг байх. За нэгдүгээрт тийм ээ хамгийн baby step-ээр буюу хамгийн ихний алхмаа бичээд тэмдэглээд хийгээд эхэлсэн. Хоёрдугаар төгс бус эхлэл гэдэг юмыг өөртөө хүлээн зөвшөөр гэсэн. За гуравдугаарт юу вэ гэхээр яг үндэ энийгээ системтэй бичээд төлөвлөө тавьчихаараа бид нар замаасаа хазайдаггүй байхгүй. Хүн юу хийхээ мэдэхгүй болохоор замаасаа хазаагаа явчихдаг. Өөрөөр хэлбэл өнөө улаан гортогноос хазаагаад явчихаараа бид нар буцаж очиход хэцүү болчихдог байхгүй. Тэгэхээр системтэй төлөвлөл энэ бол бидний хамгийн түрүүнд бас хийх системний нэг буюу 3 дахь алхам болж байгаа. За 4 дахь юм нь юу вэ гэхээр та нарыг би дэмжлэгтэй орчинд бай гэж хэлээд байгаа тийм. Дэмжлэгтэй орчин гэдэг нь яах вэ гэхээр чи хин нэгэнтэй хамт ихэл. Найзаа хоёлоо одоо өглөө болгон гүйж эхэлэх үү. За ялангуяа энд хоёр анхдагч биш. Нэгэн гүйж чаддаг. Чамаас аль хизээний энэ төвшөнд нэг алхмын өмнө болцсон хүнтэй эхлэхийг хичээгээрэй. Тэгж чадах юм бол чи энийг цааш нь явуулж чадна. Энэ алхмыг хийж чадах юм бол бид нар яах вэ? Тийм ээ. Тэр хүндээ чирэгдээч болсноо явдаг. За энэ бол дараагийн 5 дахь алхам буюу хин нэгэнд амлалт өг. Бүр тийм ээ дэлхийд даяар цацсан ч болно. Facebook дээр бүр бичсэн ч болно. За миний дараагийн алхам тэр шүү. Би энийг хийн шүү. Та нар надаас энэний үр дүн өдөр болгон шаардаж болно. Ах дүү нартай хэл, ойр орчиндоо хэл, аав ээжтэй хэл, үр хүүхэдтэй хэл. Би энэ алхмыг хийх гэж байгаа. Энэ алхамд надад туслаарай. Энэ дээр би гацаад ирэх юм бол сануулаарай. Яагаад гэхээр зэрэг бидний тархины тийм ээ одоо травматай холбоотой нэг зүйл нь юу вэ гэхээр хин нэгэн хүн миний эрхчлөө боогдож байна гэсэн тийм тохиолдолд хүн хойш тавиад эхэлдэг гэж байна. Миний эрхчлөө боогдож байна гэдэг мэдрэмжийг хүн хизээ авдаг вэ гэхээр хин нэгэн чамд хэлэх үед хүүшээ чи хийгээч чи тэрийг хийн гэсэн яасан бэ? Чи тэрийг хийн гэдсэн чи чадахгүй байгаа мó гэх мэтэр хэлэх үед хүн тэрний эсрэг зөрж эхэлдэг. Өөрөөр хэлбэл өнөө травма нь ажиллаж эхэлнэ тийм. Гайл шүү дээ энэ мөн гэдэг хат. Тэр тусмын тэгвэл хийхгүй юм чи. Гэх мэтэр бид нар тэрний эсрэг ажиллаж эхэлдэг. Тэгвэл бид нар энэ эрхчлөө гэдгийг өөртөө авах хамгийн том юм юу вэ гэхээр би хүсэж байна. Чи надад хэлээч. Би хүсэж байна. Чи намайг удирдаач. Би хүсэж байна. Чи надад үзүүлээд өгөөч гэдэг актив буюу тэр хүнээс хүссэн хөдөлгөөнийг хийснээрээ бид нар энэ эрхчлөөгөө боолгуулж байгаа үйл явцаасаа гардыг юм аа. За тэгээд ингээд яг энэ дараагийн 5 тийм ээ саяны хэлсэн 5 алхмыг хийгээд бид нар энэ бүхнийг даван туулах чадвартай болдог. Энэ бүхнээ даван туулж чадахгүй байгаа бол магадгүй тийм ээ энийг хийгээд ч гэсэн би өстө нэр цагийн менежмент юу гэдгийг бүх аргыг хэрэглээ би үнэхээр чадахгүй байна гэсэн хүмүүст яг өнөө дараагийн миний хэлж байгаа травматай холбоотой байж магадгүй аль эсвэл генетик байж магадгүй тийм ээ аль нь ч байсан энэ хоёр байсан байж болно. Аль эсвэл одоо муу зуршлын нөлөө буюу тийм ээ цаг ашиглалтын аргаар давагданд шийдэгдэж болохгүй. Ямар ч үед яадаг вэ гэхээр сэтгэл зүйн заслын аргаар энд орж ажиллах боломжтой байдаг. Сэтгэл зүйн заслыг хүн ямар үед хийлэгдэг вэ гэхээр хамгийн түрүүний миний хэлсэн тийм ээ ямар нэгэн байдлаар хин нэгэн хүнд намайг удирдах тийм байдлыг хүлээн зөвшөөрөх буюу өөрийнхөө чадахгүй байх гэдгийг хүлээн зөвшөөрөх алхмаас эхэлдэг юм аа. Би энийг ганцаараа дийлэхгүй байна. Би энийг ганцаараа чадахгүй байна. Энэ алхмыг хийцэн байхад бид нар нөгөө өөр дотроо байгаа эго гэдэг юмаа дарж чаддаг учраас дараагийн алхам руу ороход бэлэн болчихдог. Тийм учраас ямар ч чиний тийм ээ одоо өр үндэстэй байсан, уг үндэстэй байсан тэр бүхнийг даван туулах юм бол чи өөртөө хүлээн зөвшөөрөх. Би чадахгүй байна. Би энийг хийж үнэхээр ганцаараа дийлэхгүй байна. Надад тусламж хэрэгтэй байна. Энэнд тэр дийлэх болов энэ чадах болов гэдэг тэр байдал юм ба. За тэгээд өнөөдөр энэ видеог үзэж байгаа та нар бол яг үннийг хэлэхэд зөв зүгээр сууж байгаа хүмүүсээс гадна хамаагүй одоо тийм ээ илүү алхам хийх боломжтой байгаа. Аль эсвэл энэ видеог үзэж чадаагүй байгаа хүмүүс нь хэлэхэд би та нарт яг одоо та нар ямар ажлыг хойш тавиад энэ видеог үзэж байна гэдэг талаараа та нар өөрсдийнхөө одоо энэ видеоны доор комент оруулах юм бол би тэрэн дээр чинь та нарын яг ямар үндэслэлтэй хойш тавиад байдаг үндсийг ч олж өгөхөд бас тусалж болно. Тэгээд надтай яг үннийг хэлэхэд сүүлийн үед залуучууд маш их хамтарч ажиллаж байгаа яг энэ сэдвэр өөрөөр хэлбэл залуучууд маань яг бидний нүдээр
залах уу гэдэг нийгмийг бий болгочихсон бид чинь тий. Өнөө хүүхдүүд яг залах уу нийгэм гэж бид хараад байгаа ч өнөө хүүхдүүдийн хувьд хэрэггүй юмд би хөлөө хөдөлгөх хэрэггүй юмд би одоо тийм ээ оролцох шаардлагагүй гэдэг ийм нийгмийг бүтээчихсэн учраас энэ хүүхдүүд маань энэ юмны утга учирыг олохоос нааш энэ юмыг эхэлж чадхаа байж гасан. Ямарваа нэг юм хийхин тулд заавал утга учиртай байх хэрэгтэй. Тэгээгүй цагт хийх шаардлага байхгүй. Гэр цэвэрлээд яах хайрын цаг гэж боддог хүүхдүүдийг бүтээсэн байгаа болохоор бидний нүдэнд залах уу гэж харагдаад байгаа ч гэсэн энэ хүүхдүүд ямар нэгэн талаар хойш тавих зуршил, хойш тавих эмгэг, хойш тавих трауматай болцсон байгаа шүү. За тийм учраас та нар минь яг энд хариугаа хэлээд юм авч болно. За энэ мөнгөнд чимэг Маруш манд бичсэн байна тийм ээ. Би цагийг нь тулгаж юмыг хийдгийг гэж. За цагийг нь тулгаж юмыг хийдэг гэдэг бол нэг бол чи цагийг нь тулгаж юмыг хийсэн ч амжуулж чаддаг учраас тэрнээсээ кайф аваад эгогоо дэмждэг хүн байж болно. Өөрөөр хэлбэл надад энэ цаг байх хангалттай гэдгийг чи өөртөө хэлдэг хүн байж болно. Аль эсвэл тийм ээ цагийг нь тулгаж хийгээд ч амжуулж чадаагүй тохиолдолд уналт хийх үедээ чи өөрөө өөрийгөө яаж шийтгэж гинэ өөрөө өөрийгөө яаж ч одоо тийм ээ үнэлж дүгнж ямар нэгэн байдлаар өөрөө өөртөө ярьж байна гэдэг тэр яриагаа нэг ажиглаад үзээрэй за тэр яриа бидний яг өөрөө өөрийгөө үнэлж байгаа үнэлэмж өөрөө өөрийгөө өөртөө харьцаж байгаа бидний тийм зураглал байт юм аа өөрөөр хэлбэл өө тэнийг хог ёстой цагийн тулгаж хийсэн хогчин гэж чи өөрийгөө унтрааж байна уу аль эсвэл за цаг нь байсан бол хөөх юм амжихал байж дараагийн удаа эрт эхлүүлээ та гэж арай нэрэлтэй хандаж байна уу яг ямар яриаг чи өөртөө ярьж байна тэрийгээ чи бас бичиж олно шүү за тэгээд цөмөрөө дараагийн 7 хоногудад дараагийн сэдвүүдээр бид нар уулзалтах болно одоо тийм ээ санал авсан сэдвүүдээ би та нартай 7 хоног болгон видео хэлбэрээр оруулаад ярилцаад явна за баярлалаа баяртай